used for good, Тэгээ эд баялагийг сайн зүйлд хэрэглэж болно. if it is used for God, Бурхны төлөө ашиглах юм бол штэ. when we give it to the poor, Ядуу хүнд өгнө. when we use to build the church. Чуулганы байрыг барихад ашиглана. So the question is, why be rich? За тэгвэл асуулт нь яагаад баян байх хэрэгтэй юм бэ? Is it for myself Өөрийнхөө төлөө юм уу? or is it for God? Бурхны төлөө юм уу? I want to be rich for God. Би Бурхны төлөө эд баялагтай баян баймаар Will you байна. say amen? Амен гэж хэлэх үү? You know, the scripture says that God gives the ability to make wealth. За бичээс тэр юу гэж хэлсэн гэхээр эд баялагтай болох тэр ур чадварыг Бурхан өгдөгөө гэсэн ба. And the secret of success is found in the book of Joshua. Амжилтын нууц Йошуа номын юмдар бичигдсэн байна. I want to give a very quick overview. Sorry. Oops. Oh, I forgot I'm not controlling the slides. Can I go next slide? Yes, thank you. I want to give a very quick overview of the book of Joshua. За эхлээд Йошуа номын тухай ерөнхий ойлголтыг өгье. And so we started with the Israelites in Egypt. За Египтэд Израильчууд байгаагаар эхэлж байгаа. They were slaves. Тэгээ боолчлогдсон байсан. And God gave them freedom, Тэгээ Бурхан тэдэнд эрх чөлөөг өгж байгаа. set them free from slavery. За тэгээ боолчлолоос чөлөөлж байгаа. And then they traveled down, За тэгээ доошоогоо аялаад тий. and God opened the Red Sea for them. За улаан тэнгисийг тэдэнд нээж өгсөн. They crossed over to Mount Sinai, Тэгээ ингээ улаан тэнгисийг гатлаад Синай ууланд хүрээд and there God established a covenant with them. тэгээ тэнд Бурхан ард түмэнтэйгээ гэрээ байгуулж байгаа. And God gave them the commandment. Тэгээд хуйлаа өгж байгаа. From then on, they continue on up to go to the promised land. За тэгээ тэндээс дээшигээ нөгөө амлагдсан газар руу ард түмэн явж байгаа. But the people, they rebelled. Гэхдээ хүмүүс үнэхээр тэрслүү байсан. They said, they were giants, we are grasshoppers. Тэгэлээ тэнд чи аврах том биетэй юм байна штэ. Бид нар баг хажууд нь царцаа шиг юм байна. We cannot go in, we will die. Тийшээ очих юм бол үхэн ойлгомжтой. We don't want to go. Тийшээ явмааргүй байна. We want to go back. Буцаад явъя гэдгсэн. And so God got angry Тэгээ Бурханы уур нь хүрсэн. and made them go round and round and round for 40 years. Тэгээ 40 жил ингээл тойрол яваадсэн. And the first generation died. Тэгээ эхний үеийнхэн бүгд нас орсон. Then the second generation, Ингээд хоёр дахь үе гарч ирээд they begin to enter and reach here at the Jordan River. за тэгээд хоёр дахь үеийнхэн бол Йордан гол руу хүрч чадсан. This will be the second time for them to enter into the promised land. Амлагдсан газар руу орох хоёр дахь боломж. So we're going to read Joshua chapter 1. За Йошуа номын 1-р бүлгээс Go on to the next slide. Yeah. I'll get our sister to read the whole verse from verse 1 to 9. за Йошуа номын 1-р бүлгийн 1-ээс 9-р ишлэлийг уншиж өгье. Эзний зарц Мосег өөд болсны дараа эзэн Мосегийн туслах Нууны хүү Йошуад миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож энэ бүх ард түмний хамт энэхүү Йордны гатлан Израильчуудад миний өгөх тэр нутаг руу яв. Хөлийн чинь уул гიშгэх газар бүрийг би Мосе дамлсныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. Та нарын нутаг нь цөлөөс энэ Ливан, их мөрөн болох Ефратаас хитчүүдийн бүх нутгаар дайрч наран жаргах зүгийн их тэнгис хүртлэх газар байх болно. Амьдралын чинь бүх өдрүүдэд хинч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй, мөн чамайг хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдсэд нь өгөхөөр миний андгаалсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийшч, зүүн тийшч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтанд хүрэх болно. Би чамд тушаасан босуу. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх болно гэв. Amen. Thank you. And what is the secret of success? За амжилтын нууц нь юу байна вэ? Next slide.
Oh, here, thank you. So, the secret of success is here in Joshua 1:8. It says, "Keep this book of the law always on your lips. Meditate on it day and night, so that you may do everything written in it. Then you'll be prosperous and successful." За амжилтын нууц бол Йошуа номын 1-р бүлгийн 8 дугаар ишлэлээр бичигдсэн байна. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтад хүрэх болно. Who is saying this? Энийг хэн хэлж байгаа юм? Saying to who? Хэнд хэлж байгаа вэ? It is God speaking to Joshua. Бурхан Йошуад хэлж байгаа. Joshua is the new leader. Йошуа шинэ удирдагч. He's going to take the promised land. Амлагдсан газар руу явах гэж байгаа. Is success important? Амжилт чухал уу? Very important. Түүний хувьд амжилт үнэхээр чухал. And how can we be prosperous and successful? Тэгвэл бид нар ч гэсэндээ те бидний амьдрал яаж өөдлөн цэцэглэж амжилттай байх юм? Бид нар юу хийх юм тэгвэл? He says, keeping God's word. Энд болохоор Бурхны үгийг сахин биелүүл гэсэн. It means to read and obey. Юу гэсэн үг вэ гэхээр уншаад дуулууртаа дагна гэсэн үг. I will share 3 things about keeping God's word to give you success. За амжилтанд хүрэхийн тулд Бурхны үгийг сахин биелүүлэх 3 ийм арга замыг зааж өгье. I got 3 words for you. 3 үг байна та нарт хуваалцах. Faith Итгэл, or courage. эсвэл одоо зориг те, урам зориг. They are the same. Ер нь бол адилхан утгатай юм аа. If you have courage, you have faith. Танд ийм урам зориг байгаа бол та итгэлтэй байдаг. And second word, Хоёр дахь үг нь obedience. дуулууртай байдал. And the third word, Гурав дахь үг нь presence of God. Бурхны оршихуй. I repeat, first, faith or courage. За дахиад хэлье, эхнийх нь урам зоригтой байх буюу итгэлтэй байх. Second, obedience. Хоёр дахь нь дуулууртай байх. Third, presence of God. Гурав дахь нь Бурхны оршихуй. So the first is reading God's word gives courage to claim God's promise. За эхлээд Бурхны амлалтыг өөрийн болгон хүлээж авахд бид нар яах вэ гэхээр Бурхны үгийг унших хэрэгтэй. God says, be strong and courageous. Бурхан тууштай бөгөөд зоригтой бай гэж хэлсэн. You will lead these people to inherit the land, Чи энэ хүмүүсийг удирдаад тэр амлагдсан газар руу хүргэн штэ. which I swore to the ancestors to give to them. Би уг нь энийг өвөг дээдэд нь өгөх гэж байсан юм аа. You know, often we fear of lack. We did not have faith for what God will provide. Тэгээ бид нар ер нь Бурхан биднийг хангана гэдэгт итгэхгүй, ер нь ингээд дутагдаж гачигдахаас маш их айдаг. And Joshua, do you think he's afraid? Йошуа ер нь айж исэн болов? We see him conquer, he won the battle, he took the land. Яг Йошуаг ингээд харах юм бол тест нэр газар нутгийг эзлээл ялалт байгуулаад байсан. But God keep telling him, be brave, be strong, 8 times. Гэхдээ Бурхан Йошуад тууштай бөгөөд зоригтой бай гэж 8 удаа хэлсэн байна. If you are courageous, you don't need to be told 8 times. Тэгээ хэрвээ та үнэхээр урам зоригтой тийм хүн байсан бол Бурхан танд 8 удаа хэлэх шаардлагагүй шүү дээ. Why is he afraid? Ер нь Йошуа яагаад айгаад байсан юм бол? Because his great leader Moses is dead. Яг тэгэхээр түүнийг удирдах ийсэн өмнө нь дагуулаа явж ийсэн агуу удирдагч Мосе нас барсан. Can Joshua do better than Moses? Йошуа Мосегээс илүү сайн байж чадах уу? Go on to the next slide. Next. And remember, just now we talked about the first generation entering the promised land. За эхний үеийнхэн нөгөө нэг амлагдсан газар руу хүрээгүй тухай тий. The first generation, they could not enter because they feared. За эхний үеийнхэн яагаад амлагдсан газар руу орж чадаагүй вэ гэхээр айцаас болсон. They feared the giants. Аврах том биетэй хүмүүсээс айсан. They feared the giants more than God. Тэр аврах биетэй хүмүүс Бурханаас илүү гэж бодсон. And God saved them from the Egyptian army. Бурхан уг нь Египтийн бүр айрмаас хамгаалсан шүү дээ. And then the second generation trusted God's words. Бурханы үгэнд итгэхийг сонгосон. They were courageous. Урам зоригтой байсан. And they defeated the giants in the land. За тэгээд тэр газар нутагт байгаа аврах том биетэй хүмүүсийг ялсан.
And next. We also have this story of Naomi. За Наомигийн түүхийг та бүхэн санаж байгаах. And Naomi, she feared that there is lack. За Наоми бол тэд дутагдж гачигдахын айдастай байсан. Because there was famine in the land. Яг гэхээр нөгөө нь өлсгөлэн болж исэн учраас There was no food. идэх хоол байхгүй. So the family decided to go to the land of Moab Тийм болохоор түүний гэр бүл Моабын нутаг руу явах харсан. instead of staying in Israel. Израильд үлдэхийн оронд They didn't trust God to provide. Бурхан хангана гэж итгээгүй. And later God provided for Israel. Гэхдээ дараа нь Бурхан Израильчуудад хангаж өгсөн. But what happened to Naomi? Гэхдээ Наомид юу боллоо? She lost everything. Наоми өөрт байгаа бүхнээ алдсан. Her husband Нөхрөө алдсан, and her 2 sons. 2 хүүгээ алдсан. Next. I want to share with you a personal testimony of mine. За би нэг гэрчлэлээ та бүхэнд хуваалцъя. In 2002, I was studying in Australia. За би 2002 онд Австралид сурч исэн. And I finished in 2003. 2003 онд төгссөн. At the time when I was about to come back to Singapore, Яг Сингапур руу буцаж явах гэж байтал I have 2 choices. 2 сонголт байсан. Stay in Australia Австралид үлдэх, or go back to Singapore. Сингапур руу явах. I want to go back to Singapore. Мэдээ Сингапур явмаар байна. I also want to stay in Australia. Гэтэ Австралид ч үлдмээр байна. The place is so good. Өстө гоё газар байна. Тийм. And guess what? Тэг юу болсон бэ? And there was SARS. SARS дэгдсэн. People were having fever. People died. Хүмүүс халуурч байсан, хүмүүс насарж байсан. And I called my mother, Тэг ээж рүүгээ заалгаад би. and she tell me, Тэг ээж маань надад "Don't come back. битээ ирээ. Stay in Australia. Австралда бай. Get a job." Наана ажил олоод Many people lose their jobs in Singapore. Сингапурт ерөөсөө хүмүүс бүр ажилгүй болж шүү. And companies close down and down and down. Компаниуд дампуурч байна. In my heart, I was feeling, I want to come to Australia. Тэгээ би дотроо болохоор би Австралид ирмээр байна. But I believe God wants me to be in Singapore. Тэгтээ Бурхан намайг Сингапурт байх ёстой гэж хэлсэн гэж би итгэж исэн. I told my mother, Тэгээ би ээжтэй I tell you what, I will pray to God and expect God to tell me whether to stay in Australia or to go back to Singapore. тэгээ би ээжтэй би ингэж залбирсан. Тэгээ Бурхан намайг Австралид үлдэх гихнүү, Сингапур руу яв гихнүү гэд. And my mother said, God will tell you. Тэгээд ээж маань за Бурхан чамаа чиглүүлнэ гэсэн. So I prayed to God. Тэгээ би залбирсан. In a prayer meeting. Нэг залбирлын уулзалт байсан. And God spoke to me. Тэгээ Бурхан надтай ярьсан. He said, Jackie. Жаки, I said, Lord, what is it? эзэн юу вэ гэдгсэн чи. I want you to prostrate down. I I want you to prostrate down. Lie down, face down. За. Тэгээ Бурхан юу гэж хэлсэн гэхээр би чамаа ингээ бүр нүрээ доошоо харуулад газар хөвтөөсэй гэж хүсэж байна гэсэн. And I said, Тэгээд Lord, nobody do this here. тэгээ би энд хинч тэгдэггүй штэ Бурхан минь гэж хэлсэн. But I said, Lord, if you want me, I will. Тэгээд би за Бурхан минь та тэгж хэлж байгаа бол би хийя гэд. And I went to my leader. Тэгээ удирдагч дээр очиод I said, can I lie down? тэгээд би удирдагч дээр очиод би газар хөвтөж болох уу гэж And he асуусан. said, okay, go. За болно гэсэн. So I lie down, Тэгээ газар хөвтөд face down on the floor. нүүр нь бүр ингээд шалан дээр хүрээд And I said, Lord, here I am. тэгээ эзэн минь би энд байна. What do you want? Та юу хүсэж байна вэ надаас? And I felt God spoke to my heart. Тэгээ зүрх сэтгэл минь эзэн ярьсан. He said, Jackie, do you think I cannot provide for you in Singapore? Тэгээ Жаки би чамайг Сингапурт ч гэсэн хангаж чадахгүй гэж чи бодож гинүү гэж асуух шиг болсон. Can I provide for you in Singapore? Би чамайг Сингапурт ч гэсэн хангаж болох уу? And I said, of course you are the provider. You are God. Тэгээ би мэдээчтэй Бурхан минь та бол хангагч Бурхан штэ гэж хэлсэн. And I take that as the word to return back to Singapore. Тэгээд би энийг зүрх сэтгэлдээ хүлээж аваад Сингапур руу буцахаар шийдсэн. And I came back to Singapore. Тэгээ Сингапурт ирээд Many people do not have jobs. олон хүн ажилгүй болсон байсан. But within 3 weeks, I got my job. Гэхдээ би 3-7 хоногийн дотор ажил олсон. Praise the Lord. Эзэн алдар шиг. Амен. You know, success involves fear and challenges.
Мэдээж амжилтанд хүрэхийн тулд айдсыг даван туулах хэрэгтэй болно. Бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно. We need courage. Биднэрт урам зориг хэрэгтэй. And in Joshua's case, God commanded him 8 times. Тэгээ Йошуагийн хувьд болохоор бурхан ерөөсөө түүнд 8 удаа тушаасан. He didn't just say, be strong and courageous. Зүгээр л нэг те тууштай бөгөө зоригтой бай гэж хэлээгүү. He says, I command you. Би чамд тушааж ийн гэж хэлсэн. Next slide. 8 times. Can you see? 8 удаа хэлсэн байна. Та харж байна уу? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 удаа хэлсэн байна. And commanded. Тэгээ тушаасан гэж хэлсэн байна. And why have courage? Яагаад урам зоригтой байх хэрэгтэй? How can Joshua have courage? Йошуа яаж урам зоригтой байж Next чадах юм? slide. Because God said, I was with Moses, I will be with you. Яагаад тэгэхээр бурхан түүнд би Мосетэй байсны адилаар чамтай хамт байна гэж хэлсэн I учраас will never leave you nor forsake you. би чамайг хизээч орхихгүй бас хаяхгүй. The Lord your God will be with you wherever you go. Хаач явсан эзэн бурхан чинь чамтай хамт байна гэж хэлсэн. How do we have faith? Тэгвэл энэ итгэл биднэрт яаж орж ирдэг юм бэ? We have faith by hearing the word of God. Бурханы үгийг сонссноор бий болдог юм аа. Romans 10:17 says, faith comes by hearing and hearing by the word of God. За Ром 10:17 дээр болохоор тиймээс итгэлэн сонсохоос сонсох нь Христийн үгнээс ирдэгэ гэсэн. Do you have faith? Тэр итгэл танд байна уу? Many people say, I got little faith. Хүмүүс ингэж хэлдэг. Надад жоохон итгэл байна гэдэг. Some people say, I got no faith. Зарим нь бүр итгэл алгаа гэдэг. The disciples of Jesus says, Lord, help us with my faith. Тэгээ Есүсийн дагалдагчид хэлсэн шүү дээ. Итгэлгүй байдалд минь туслаач ээ гэж хэлсэн. And we can have faith by hearing God's word. Бурхны үгийг сонссноор бидний итгэл хүчрхэгждэг. And we have faith by reading God's word. За тэр итгэлийг Бурхны үгийг уншснаар олж авдаг. Not just hearing, Бас зүгээр сонсоод биш. speaking it out. Амаараа хэлээд When you speak it out, you're hearing. амаараа хэлэхээр чинь бас чихчин сонсож байгаа шүү дээ. When you're reading your Bible, you're speaking it and hearing it at the same time. Тэгээ Библийг ингээд унших үед амаараа хэлж ийн чихрээд сонсож ийн. Your faith increases. Итгэл чинь өсдөг. God says, I will provide, I will provide, I will provide. Бурхан хэлсэн шүү дээ. Би хангана. I will bless you. Би чамайг ивэнэ. And I conclude the first point. За эхний Reading хэлээд God, үгний reading God's word gives faith and courage. Бурхны үгийг унших нь биднэрт урам зоригийг өгдөг, итгэлийг өгдөг. And next, how to be successful. За яаж амжилтанд хүрэх вэ? I get sister to read from verse 7 to 8. За 7-8 дугаар ишлэлийг уншийе. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийшч, зүүн тийшч бүх хазай. Тэгвэл чи хаа явсан газараа амжилт олноо. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж чи амжилтад хүрэх болно. It says, then you will be prosperous and successful. Энэ дэр болохоор тэгээд чиний амьдралын зам өөдөлж амжилтанд хүрнэ гэсэн. What must you do? Эхлээд юу хийх юм? It says, God says, be careful to obey all the laws. Бурхны бүх хуулийг дагахтаа бүр ингээд те маш анхаарал болгоомжтой бай. Don't turn to the left, don't turn to the right. Баруун зүүн тийш хазаахгүйгээр Keep this book in your heart. зүрхэндээ энэ үгийг байлгаад Meditate it on your lips. өдөр шөнөгүй бясалгаад Be careful to do everything. тэгээ тэр болгоныг яг наривчлан сахин биелүүлэхэд анхаарлаа хандуулаа гэсэн. How many of you are parents? За энд ээж аа болсон хүмүүс хэд байна? Гараа өргөрөө гэж. Do you see God here? Like a parent, repeat and repeat and repeat. Яг бурхан яг аав ээж шиг байгаасаа дахин хэлээд идэг ерөөсөө. Next slide. Obeying God's word will prosper us. Бурхны үгийг дуулууртаа дагах нь бидний амьдралыг цэцэглэн хөгжүүлдэг. Let's go to the next slide. So remember that the Israelites, they left Egypt and they went to Mount Sinai. За Израильчууд Египтийг орхиод Синай уулан дээр очсон.
Over here, they received the commandments. За тэр Синай ууланд байхдаа Бурхны хуулийг авсан. They are instructed to obey everything God commanded. Тэгээ тэр хуулийн дээр болохоор ерөөсөө нэг бүрчлэн дагах хэвээр зааварчилгаанууд байсан. So the first time they disobeyed, they could not go in. За тэгээ эхний үеийнхэн бол дуулууртай байж чадаагүй учраас цөлд ингээд тэнүүсжилсээр таарсан. Then the second time, they were able to enter. They obeyed. За хоёр дахь үеийнхэн болохоор дуулууртай байсан учраас амлагдсан газар руу орж чадсан. But later, Joshua and the Israelites were defeated by Ai. За тэгтээ дараа нь Йошуа болон Израилийн ард түмийнхэн түмнүүд Ай хотынд ялагдсан. Why are they defeated? Яагаад ялагдчихваа? It says that the men of Ai struck down their men. За тэгээд Ай хотынхан болохоор Израилийн ард түмнийг одоо буулгаж авсан. They chased them down. Хойноос нь бүр хөөгөөд тий. And the hearts of the people melted like water. Тэг хүмүүсийн зүрх сэтгэл бүр ус шиг хайлж исэн гэж бичсэн байна. The people of Israel were devastated. За Израилийн ард түмэн бол үнэхээр одоо хүнд байдалд орсон. Why were they defeated? Яагаад ялагдчихваа? Ялагдalт юу хүргэв? You know what Joshua said? Йошуа юу гэж хэлснийг та нар мэдэх үү? God, why have you delivered us to the hands of the enemies to destroy us? Бурхан минь та яагаад биднийг устгахын тулд дайснуудын минь гарт өгчвөө гэж Йошуа бурханд хашгирсан. Sometimes you feel the same. God, why did this thing happen to me? Бид нар ч гэсэн тэгдэг шүү дээ. Бурхан минь яагаад энэ зүйл миний амьдрал болохыг та зөвшөөрчвөө гэд. Joshua thought that God caused their defeat. За тэгээд Йошуа юу гэж бодсон гэхээр бурхан л биднийг ялагдуулчлаа гэж бодсон. But this is what God said. Гэтэ бурхан юу гэж хэлснийг харъя. Israel has sinned. Израильчууд гим үлдсэн. They have not obeyed my commandments Миний тушаалыг дагсангүй. because they have taken some of the idols. Яагаад гэхээр тэр Ай хотод байсан тэр хиймэл шүтэнүүдийг автсан байсан. They have stolen and they have deceived. Хориотой зүйлсийг аваад тэгээд тэрэндээ хууртагдсан байсан. Why were they defeated? Яагаад ялагдсныг одоо харж байна уу? Because someone did not obey God's 10 commandments. Бурхны 10 хуулийг Израильчууд дотроос нэг нь биелүүлээгүй юм аа. Idolatry, stealing, lying. Худлаа ярьсан, одоо хиймэл шүтэн шүтсэн, тийм? And how did they defeat Ai later? За эднэр дараа нь яаж Ай хотыг эзэлж чадсан бэ? It was after they repented and they removed the idols, then they were able to defeat Ai. За Израильчууд гимшээд нөгөө хориотой зүйлсийг өөрсдөөсөө тусгаарласны дараа, салгасны дараа ялж чадсан юм аа. Success comes after obeying God. Амжилт зөвхөн бурханд дуулууртай байсны дараа ирдэг зүйл. I want to share something about vending machine. За энэ нөгөө ундааны машин байна тий. You have vending machines in Mongolia, right? Монголд ийм машин байдгүй. One day I went to buy a drink Нэг өдөр би уух юм авах гээд очив. and I put the money inside there. За тэгээ энэ дотор нь мөнгөө хийцэн. And I pressed for a drink. За тэгээ уух зүйлийнхаа товчлуур дээр дарсан чинь Nothing come out. гарч ирдэгвэ. I press. Дахин дараалсан. Still nothing come out. Гарч ирдэггүй нөгөө. I got to take out my money. Тэгээ би мөнгөө буцаагаад авсан. So I pressed the eject button. За тэгээ нөгөө мөнгөө буцаагаад гаргах. I press. Тэгээ дахиад дараад байсан чинь Suddenly a lot of money came out. гинэт амар их зоос гараад ирсэн гинэ. I thought I hit jackpot. Тэгээ би I got бүр money. нэгтэй лотерейд хоцсон юм шиг юм болсон. What do I do? Тэгээ би одоо яах вэ? Do I put the money back? Мөнгөний буцаагаад хийх үү? I want to confess to you. Би таны өмнө гимшмээр байна гэж. I take the money, put inside my pocket. Би аваад кермалтсан гинэ. I'm a Christian. Би чи христчин байсан шүү дээ. That's not all. Гэтэ энэ бол бүх зүйл биш. I pressed a few times more. Дахиад дараалсан тэр тавч ийн. And I put inside my pocket. Тэгээ нөгөө керманда хийгээлсэн. Wow, a lot. Керманд өөрсөн юм байна. A few days later, Хэдэн өдрийн дараа God spoke to me. бурхан надтай яриад Naughty boy. чи сахилахгүй хөө минь чи. Sorry. Бурхан минь уучлаарай гэдгсэн. I went back to the vending machine, Тэгээ буцаад энэ ундааны машиндаа очиод put
put back all my coins. бүх All. мөнгөө хийсэн гинэ зооснуудаа. Nothing left. Тэгээд юу ч байхгүй болсон тий. And I called the telephone number. За тэгээ нөө утасны дугаар руу заалгаад Vending machine spoiled, come repair. за энэ машин чи эвдэрсэн байх шүү ирээ янзлаарай гэж хэлсэн. I repented. Тэгээд би гэмшсэн. Next. And I attended one conference. Би нэг church конференцд conference. оролцсон. Цуглааны конференцд. In that church conference, the pastor say, all of you take time to seek God and pray. За тэгээд тэр конференцийн үеэр болохоор юу гэж хэлсэн гэхээр за та нар бүгдээрээ тий яг нэг цаг гаргаад яг бурхны үгийг сонсоорой гэж хэлсэн. So I closed my eyes and I start praying to God. Тэгээд би нүдээ ханаад залбирч эхэлсэн. I say, Lord, I'm so good. Бурхан минь ээ би ингээ үнэхээр хичээж ийн сайн I'm байна. such a good boy. Би сайн хүү үздэй гэд. What else do you want from me? Өөр надаас юу хүсэж байна гэдэг. I'm so proud. Өөрөөрөө айгүй их бахархаж ирсэн. And God gave me a picture. Тэгсэн бурхан надад нэг зураг үзэгдэл харуулсан юм. Next. What are all these in your house? Энэ гэрт чинь байгаа эднэр юу вэ гэд. These are pirated CDs. За энэ болохоор нөгөө CD-нүүд юм байна. Pirate. Зээлсэн үү? Хууль бусаар хуулбарлсан CD-нүүд юм байна. About 20 years ago. 20 жилийн өмнө л дөө. Now no more CDs. Одоо ийм CD мэдээж байхгүй. At that time, we buy this. За тухайн үед бол энийг худалдаж аваад A movie cost $5. за тэгээд movie ба? Video, $5. За тэгээд ингээд энэ кино миног худалдаж авсан байна. Origin. $5 хямдхан авсан юм байна л да. Тэгээ энэ нь одоо ингээд шудраг зөвлөө. The original cost $20. Ориг нь болохоор $20 юм байна. And I have to buy original software for my computer. За тэгээд өөрийнхөө компьютерт болохоор ориг нь худалдаж авах хэрэгтэй шүү дээ. These are very cheap. It's only $20. Гэтэ энэ бол ингээ $20 те хямдхан. The original is $150. Ориг нь $150. Nobody buy original in Singapore. Сингапурт ориг нь авдаг хүн байхгүй гэж. Whoever buy original, they say you're stupid. Ориг нь худалдаж авч байгаа хүнийг чи тэнийг юм уу л гэж хэлдэг байна. And God say, what about all these? Тэгээ бурхан надаас эдгээр чи юу юм бэ гэж асуусан. Wow, $150. Тэгээ $50 тий. $150 штэ. And say, Lord, I will repent. За тэгээ би бурханд за эзэн минь би гимшээ гэсэн. I go back home and then I took all the CDs and I throw them away. Тэгээ гэртээ очиод энэ CD-нүүдийг бүгдийг хайсан. But what about my computer? Тэгээ компьютер чи яах вэ? I have to go and buy the original software now. Тэгээ ориг нөгөө софтверийг нь худалдаж авах хэрэгтэй. $150. $150. People will say I'm stupid. Хүмүүс намайг тэнэг гин штэ. I said I obey. Тэгээ би за бурхан минь би дуулууртай байя гэсэн. Ouch, very painful. Үнэхээр өвдөлттэй байсан тий. And one day in my work, Нэг өдөр би ажил дээр байжсэн чинь my boss called me. Come. босс нь дуудсан байна. Jackie, you done a good job. The company recognized your effort and here's a thank you. За тэгээд босс нэр ингэсэн байна. За чи үнэхээр сайн ажилласан шүү тий. Тэгээ манай компани одоо чиний хичээл зүтгэлийг үнэлж байна. За тэгээд энийг аваа гэдгсэн. This is my first job. Энэ бол миний анхны ажил байсан. All my life when I receive a card, it's always thank you card, happy birthday card. Өдийг хүртэл авсан тэр нөгөө нэг тэг картууд болохоор ерөөсөө төрсөн өдрийн минь хүргэе гэсэн карт эсвэл тэг баяр хүргэе гэсэн тийм картууд л авч ирсэн байна өдийг. Merry Christmas card. Тэг Merry Christmas тэг шинэ жилийн минь хүргэе гэсэн. So I took the envelope, I went to my seat and I just opened it. За тэгээ гэртээ очиод тогтуугаа нээгээд үтсэн чинь And I opened it and I saw онгоолгал бүр шокнд орсон байна тий. $500. $500 гэсэн. You know, I cried. Тэг би бүр уйлсан. I said, God, Бурхан минь I did the wrong thing by buying pirated things. би тэг ийм хуурамчтай ийм юу аваад буруу зүйл хийсэн штэ өгнө. I just did the right thing, that's all. Тэг би энийгээ сүүлд нь л нэг юм залруулсан. I didn't give more to you. Би танд янз бүрийн юм өгөөгүй бурхан минь. I only did what is right. Би зүгээр зөв зүйлийг л хийсэн. But you blessed me with more than I can give. Гэтэл та биний үг чадхаас илүүгээр намайг ивэлээ. And so the Lord bless when we obey.
Тэгэл яг энэ цаг мөчөөс би бурханд бид нар дуулууртай байх үед ивэдгийм байна гэдгийг харсан. Next. How do we obey God's word? За бид нар тэгвэл бурхны үгийг хэрхэн дуулууртай дагах вэ? It says, meditate on it day and night. Өдөр шөнөгүй бясалга гэсэн. I want to give a bit of simple instructions how to read the Bible. За Библи унших энгийн зааварчилгаа өгье. First, we read the Bible daily. За эхлээд Библийг өдөр бүр унших хэрэгтэй. One time in the morning, one time at night. Өглөө нэгийг, орой нэг бүлгийг. Because God says, meditate on it day and night. Ягаад тэгэхээр бурхан хэлсэн байж тээ өдөр шөнөгүй гэсэн мэн. In morning, I receive God's word. Өглөө босоод бурханы үгийг хүлээж авна. At night, I receive God's word. Орой унтахын бурханы үгийг хүлээж авна. Faith is built, Итгэл маань босгон байгуулагддаг. and I learn to obey God. Тэгээд бурханд дуулууртай байхад суралцдаг. Second thing about reading the Bible daily is to start with Genesis. За тэгээд Библийг уншиж эхлэхдээ эхлэл номоос эхэлж болно. Why Genesis? Яагаад эхлэл номоос эхэлж байгаа вэ? Some people will take the Bible and read the Bible. Зарим хүмүүс Библийг аваад тэ хуудсыг эргүүлж байгаа л хуруугаараа дараад л сонгочдөг. Is this the correct way of reading the Bible? Энэ бурхны үгийг унших зөв арга мөн үү? Do you go to the movie and you go in halfway and watch and then you halfway you leave? За та кино үзэхдээ тэ киноныхоо дундаас нь орж үзснээ яваал ингээд наашаа цаашаа болдгоо. No, you go in there right from beginning. You make sure you do not miss the beginning. Та кино эхлэхээс өмнө очиод яг киног эхлээс ахуулаад үзхийг хүсдэг штэ. And you watch all the way to the end. Тэгээ дуус хүртэл нь анхааралтай үздэг. You watch the whole movie. Ингээд киног бүтнээр нь үздэг. When we read the Bible, it's the same. We read from beginning to the end. Библийг уншихад ч гэсэн ялгаагүй эхлэлээс нь төгсгөл хүртэл унших хэрэгтэй. One chapter in morning, one chapter at night. Өглөө нэг бүлэг, орой нэг бүлэг. Some people say, read 2 verse can or not? За зарим хүмүүстэй хоёр ишлэл уншихад болно. How long will you take to finish the Bible with 2 Ингэж verse? өдөрт хоёр ишлэл уншаад байвал хизээ уншиж дуусгах вэ Библийг? You cannot finish. Хизээч дуусгах юм. If you want to finish reading the Bible, you have to read 2 chapters a day. Хэрвээ Библийг уншиж дуусгамаар байвал өдөрт хоёр бүлэг унших хэрэгтэй. Then you can finish in 2 years. За тэгж чадах юм бол 2 жилд нэг удаа бүтэн уншина. The next thing is Bible marking. За дараагийнх нь болохоор Библийг ингээд тэмдэглэх. What you do is when you read your Bible, have a pen. За нэг үзэг бал аваад те Библийг бариад. When you read, you are looking for things. За унших үедээ ингээд ирж хайж унших юм. You are looking for what God wants to tell us. Бурхан юу гэж хэлхийг хүсэж байна вэ гэдгийг анхаарч. The first thing is look for the attribute of God, what is God saying about himself? I want to know God. За эхлээд би Бурханыг таньж мэдмээр байна. Бурханы мөн чанар юу юм бэ? Бурхан өөрийгөө хэн гэж танилцуулсан байна вэ? Тэрийг анхаарна. God says he's a good God. Бурхан өөрийгөө сайн бурхан гэсэн. God says he's a holy God. Бурхан өөрийгөө ариун бурхан гэсэн. God says he's a loving God. Бурхан өөрийгөө хайраар дүүрэн бурхан гэсэн. And the second about Bible marking is that we watch out for the commandments of God. За хоёр дахь ажиглах зүйл нь болохоор Бурханы тэр тушаал хуулийг харах хэрэгтэй. What did God command us to do or not to do? Бурхан яг энэ үгээрээ дамжуулан намайг юу хийж болно, юу хийж болохгүй гэж хэлж байна вэ? Is it okay to steal? Хулгай хийх нь зүгээр үү? Is it okay to lie? Худлаа ярих нь зүгээр үү? And we look for the promises of God. Тэгээ Бурханы амлалтыг бас хайж уншина. What did God promise us? Бурхан бидэнд юу гэж амласан байна вэ? If God promised you $1 million, Бурхан танд $100 амласан бол go and take it. яваад авах хэрэгтэй. But you didn't see, and then if you do not know, how can you go and get it? Гэхдээ тийм үг байхгүй те. Тийм байх юм бол та яаж очиж тэр мөнгийг авах юм бэ? So look out for the promises of God. Тэгэхээр Бурханы амлалтыг олж харах хэрэгтэй. In your Bible, then you mark the attribute of God, the commandment of God, the promise of God. За тэгээд балаа бариад те Библиэл дээрээ яг Бурханы мөн чанар болон Бурханы амлалтууд, Бурханы тушаалыг тэмдэглэх хэрэгтэй. So after you are done with reading and Bible marking, За уншиж дууслаа, тэмдэглэгээ хийж дууслаа. Үүний дараа then we go on to the third step, which is journaling, note taking. за 3 дахь алхам болох тэмдэглэл хөтлөх.
First thing, what does the Bible say? За эхлээд болохоор Библи яг юу гэж хэлж байна вэ? For example, in my case, the Bible says, do not steal. За жишээ нь миний жишээн дээр болохоор Библи надад хулгай бүү хий гэж хэлж байна. And second, where am I now? За хоёр дахь нь болохоор би хаана байна вэ? God says, do not steal, and I have stolen. За тий жишээ нь бурхан битгий хулгай хий гэж хахад би хулгай хийчихсэн энд зогсож байна. And the third thing is, how will I change? За гурав дахь зүйл нь би яаж өөрчлөгдөх вэ? There are three types of changes: Гурван өөрчлөлт байдаг. mindset change, attitude change, and habit change. За гурван өөрчлөлт нь болохоор одоо сэтгэлгээний өөрчлөлт байна. За тэгээ хандлагын өөрчлөлт болон дадал зуршлын өөрчлөлт. And in my case, my mindset change is stealing is not okay with God. За эхлээд миний те бодол санаа яаж өөрчлөгдсөн гэхээр хулгай хийх нь бурханд юусоо зөвшөөрөгдөхгүй. And the habit change is that I will stop stealing and I need to return the money. За дадал зуршилт нь болохоор би хулгай хийхээ болоод нөгөө мөнгийг буцаагаад өг. So let's conclude the first 2 points. За эхний хоёр алхмыг дахиад өгнө. Number 1, reading God's words gives us faith. За эхнийх нь болохоор бурхны үгийг унших нь бидэнд итгэлийг өгдөг. Faith is required to overcome fear. За итгэл байж иж бид нэр айцыг даван туулдаг. And second, obeying God's word Хоёр дахь нь болохоор бурхны үгийг дуулууртаа дагах. will prosper us and give us success. Энэ нь бидний амьдралыг цэцгэлэн хөгжүүлж амжилтыг өгнө. Now I come to the third point, За одоо гурав дахь алхам руу. the presence of God. Бурхны оршихуй. Keeping God's word will welcome God's presence for success. За бурхны үгийг дуулууртаа дагах нь тэг бидний амьдралд бурхны оршихуйг одоо урьж залж байдаг. God says, keep this book of the law, for the Lord your God will be with you wherever you go. За энэ үгийг амнаасаа салгахгүй бай. Тэгэх юм бол эзэн бурхан чи хаа явсан газарт чинь хамт байна гэж хэлсэн. Success happens when God is with us. Бурхан бидэнтэй хамт байгаа үед амжилт бий болдог. And we can take a look at Joshua in his first battle. It says, the Lord was with Joshua and his fame spread throughout the land. За тэгээд Йошуад болохоор нөгөө их ялалтыг байгуулаад бурхан түүнтэй хамт байгаад ялалтыг байгуулаад түүний тухай яриа бүр тэр аяар тэр газар нутгаар тархсан гэсэн. We also have Joseph in the book of Genesis. За тэгээд Йосеф бас байгаа те. He became the governor of Egypt. За бүр Египтийн захирагч болсон. He was a very successful person. Маш их амжилттай байсан. And it says in Genesis 39, the warden paid no attention to anything under Joseph's care because the Lord was with him and gave him success in everything he did. За Эхлэл номын 39:22 дээр бас шоронгийн харгалзагч нь шоронд байсан бүх хоригдлыг Йосефийн гарт таатгав. Тэнд хийгдэх ажил болгонд Йосеф хариуцлагатай байв. Шоронгийн харгалзагч нь Йосефийн гар дор байсан зүйлийн өчүүхнийг нь ч хяндаггүй байлаа. Учир нь эзэн Йосефтэй хамт байж түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ. And we also have King David. За мөн Давид хааны түүх байгаа. And the Bible says, in everything David did, he had great success because the Lord was with him. За эзэн Давидтай хамт байсан учраас тэр бүх юмд агуу амжилтыг олж байлаа гэсэн. Contrary in comparison, David is the second king. The first king is King Saul. За Давид бол хоёр дахь хаан байсан. Эхний хаан бол Саул хаан байсан. The first king, it was said that the Lord had departed from Saul. Эзэн Саулаас салж Давидтай хамт байгаа гэж хэлсэн. And so Saul was not able to continue become a king. Тийм ч учраас Саул хаан одоо байха болсон байна. How important it is that God is with us for success. За бурхан бидэнтэй хамт байх нь одоо амжилтанд хүрэхэд ямар чухал вэ гэдгийг харж байна. And coming to my last part. За сүүлийн хэсэг рүү оръё. How to have God to be with us. За тэгвэл бурханыг бид нар өөртөө яаж хамт байлгах юм бэ? You know, when we keep God's word, we are in agreement with God. За бид нар бурханы үгийг одоо тэгээ дуулууртаа дагах үед бид нар бурхантай санаа нэгдэж байгаа гэсэн үг. Amos 3:3 says, do two walk together unless they have agreed to do so. За Амос 3:3 дээр тохиролцоогүй хоёр хамт алхах уу гэж бичсэн байна. If
my wife and I are not in agreement, we cannot walk together. За тэгээ эхнэр бид хоёр санаа нийлээг бол хамт алхаж чадахгүй. So if we are not in agreement with God, God will not walk with us. Бид нар бурхантай санаа нэг биш бол бурхан бидэнтэй хамт алхаж чадахгүй. So we must keep God's word and God will be with us. Тэгэхээр бид нар бурханы үгийг дуулууртаа дагах юм бол бурхан бидэнтэй хамт байна. And I like what Jesus said in John 15:7. За Иохан 15:7 дээр Есүс энэ хэлсэн үгэнд би үнэхээр дуртай. Jesus says that he promised to answer our prayers when we keep God's word. Тэгээ Есүс болохоор бид нар бурханы үгийг сахин биелүүлэх юм бол бидний залбиралд хариулна гэж амласан. He said, if you remain in me and my words remain in you, ask whatever you wish, it will be done for you. Та нар миний дотор, миний үгс та нарын дотор байвас та нар юу хүснээ гуй тэгвэл тэр нь та нарт биелэх болно. So brothers and sisters, can you see how important it is to have God's word in us? За тэгэхээр ахын дүүсээ бурханы үг бидний дотор байх нь ямар чухал болохыг харж байна уу? The three things about the secret of success in Зайн. keeping God's word. Амжилтанд хүргэх 3 алхам. I said the first is faith and courage. За эхнийх нь болохоор итгэл буюу урам зоригтой байх. God's word give us faith to overcome fears and achieve success. За бурханы үг биднэрт итгэлийг өгдөг улмаар бид нэр айдсаа даван туулж ялалтанд хүрдэгэ. Number two, obedience. Хоёр дахь нь болохоор Keeping- дуулууртай байдал. Keeping God's word will give us success. За бурханы үгийг дуулууртаа дагах нь биднэрт бас амжилтыг өгдөг. Therefore, we need to read and obey. Тийм учраас бурханы үгийг уншаад түүнийгээ дагах ёстой. And the third thing is God will be with us За гурав дахь нь болохоор бурхан бидэнтэй хамт байх хэрэгтэй. when we obey God's word. Бид нэр бурханы үгийг дагах үед I want to close with an application. за одоо төгсгөлд нь одоо хэрэгжүүлэлт та бүхэнд хэлж өгье. Earlier, I talked about mindset change and habit change. За тэгээ сэтгэлгээний өөрчлөлт, дадал зуршлын өөрчлөлт гэж ярьсан тий. So in today's message, if we talk about the mindset change, the first change is that the secret of success is keeping God's word. За тэгэхээр бид нэр эхлээд сэтгэлгээний өөрчлөлтийн тухай ярьсан. Тэгэхээр сэтгэлгээ яаж өөрчлөгдөх вэ гэхээр бурханы үгийг дагснаар. And the second mindset change is that success is when God is with me. За хоёр дахь сэтгэлгээний өөрчлөлт болохоор амжилт хизээ ирэх вэ гэхээр бурхан надтай хамт байгаа үед. And God is with me when I keep his word. За тэгээ бурханы үгийг дагах юм бол бурхан надтай хамт байгаа гэсэн үг. Then there is a habit change. За үүний дараагаас тэгээ дадал зуршлын өөрчлөлт бий болно. Read the Bible daily. Өдөр бүр Библийг унших, We read day and night. өглөө орой унших. I'd like to invite us to close our eyes and bow our heads. За бүгдээ нүдэн анаа толгоогоо бүхэлгий. Some of us have not been reading our Bibles. За тэгээ бидний зарим нь Библийг ерөөсөө уншихгүй байгаа. We are very worried about our livelihood. Амьдралдаа санаа зовоод We have a lot of fears whether we'll do well or not. сайн байж чадах болов муу байх болов гэдэг маш их айдастай. You're filled with fear. Тэгээ айдас мэдэрж байна. You lack faith and courage. Тэгээ урам зориг итгэл байхгүй. Will you receive God's faith by reading his word? Бурхны үгийг уншснаар та итгэлээ босгон байгуулмаар байна уу? And some of us have not been reading it consistently. За тэгээ бидний зарим нь бол тэгээ Библийг тууштай уншдаггүй. We read a bit here, a bit there. Энд тэндээс нь жоохон уншдаг. You miss out all that God planned to give you success. Тэгээ танд амжилтыг өгөхөөр төлөвлөсөн тэр Бурхны сайн төлөвлөгөөнүүдийг алддаг. You do not know what God wants you to obey. Бурхан танаас юунд дуулууртай байх вэ гэдгийг асууж байгааг мэдтгүү те. But God wants you to know his word and that you may obey and he can give you success. Бурхан харин танаас юу хүсдэг вэ гэхээр өөрийнх нь үгийг уншаад үүнд дуулууртай байгаад тэг амжилтыг аваасай гэж хүсдэг. I'd like to give us a minute За 1 минут орчим. that you take a minute to pray before God and tell the Lord that you want to read his word. За тэгээ та 1 минут орчим Бурханы өмнө ирээ залбираарай. Таны үгийг би уншмаар байна.
I'd like us just to stand and then I'd like you to raise your hands and we'll receive a prayer. За бүгдээрээ босож зогсоод тэгээд raise hand үсэ. Yes. Тийм I'd like тэгээд you to just raise your hands. гараа эзэн өргөөд Heavenly Father, here we are. Бурхан эзэн минь би энд байна. We ask for forgiveness that we did not treasure your word in our hearts. Таны үгийг зүрхэндээ нандинан хадгалаагүйхаа төлөө гэмшиж байна. We did not take it personally to pray, to read your word. Тэгээ энэ залбирах болон таны үгийг унших нь ямар чухал вэ гэдгийг одоо тийм онцгойлон анхаараагүй. We did not take it seriously to do everything that you say. Таны хэлсэн болгоныг хийх ёстой гэдэг дээр ч гэсэндээ бид нэр төдийлөн ач холбогдол өгөөгүй. And therefore we feel that you're so far away. Тийм ч учраас таныг өөрөөсөө маш холоор мэдэрч байна. I ask Lord for forgiveness. Тийм учраас эзэн минь танаас би таны өмнө гэмшиж байна. Forgive us for having this kind of negative thoughts about your word. Тэгээ таны үгийн талаарх энэ сөрөг бодлуудынхаа төлөө гэмшиж байна. Give us a heart to love your word. Харин таны үгэнд дурлах тэр зүрх сэтгэлийг өгөөч. Because your word is treasure to us. Яг гэвэл таны үг бол үнэхээр тэр нандин эрдэнэ юм а бидэнд. And Lord, you desire to give us success through the word. Та тэгээд өөрийн үгээрээ дамжуулан биднэрт амжилтыг өгөхийг хүсдэг. Thank you for giving us the Bible today we have in our hands. Тэгээ өнөөдөр бидний гарт Библи байгаагийн төлөө баярлалаа. That we will treasure it in our hearts every day. Энийг үнэхээр зүрх сэтгэлдээ өдөр бүр нандинах болно. Thank you, Lord. Баярлалаа эзэн минь. In Jesus' name we pray. Есүс Христийн нэрээр залбирч байна. Amen. Амен. Баярлалаа, Jesus. Баярлалаа.